Ноото ногоон автобусны хэрэг нохоос үлээ сүүл нь хонгорцгоо гэдэг шиг сумтан сүх рүүгээ утгад нь хурган төшөмд өдрүүгээ хург төлөв нь хуцухан руугаа хурууга заасан хэлбэртэй болж байна. Цавчаа ногоон автобусныхан цайрчих санаатай цайчихсан мэдүүлгүүд өгсөн шүүх хурал болж байна. Сүхбаатар яг татгалзах гэж байтал ерөнхий сайдтай уулзаж амжилгүй гинтийн юмд өртөөд гиндэд сандраад түгжирлийн сайд болчихсон юм байна. Улсын хурлын танхим туугдаж ороод яг гараад бултах гэж байтал танилцуулчихсан тул Мөхөс Сүхбаатарын бие 100 жилийн өмнөх шиг хүчин давтан хүлээж авсан юм байна. Энэ албан тушаалд би одоо ингээд тохон томилог хүн төчөр албан тохон томилогдсон юм аа. Хүмүүсийн хажууд одоо сайд нэр дэвшиж байгаа хүмүүс гişүүдийн юм хажууд ямар одоо хариуцлах зугталтай нь биш. Тэгээ одоо хүн төцсөн хүн байсан ч гэсэн би тэгээд энэ ажлыг хүлээж авсан юм аа. Дургуул амыг дарж байгаа сахил хүртээсэн гэдэг шиг хөөхий 2000 шавтай хуулийн багш Сүхбаатарыг хүчээр сайд болгосон нь хүний тавилан юм да гэмээр байна. Ноото ногоон автобусны хэрэг нохоос үлээ сүүл нь хонгорцгоо гэдэг шиг сумтан сүх рүүгээ утгад нь хурган төшөмд өдрүүгээ хург төлөв нь хуцухан руугаа хурууга заасан хэлбэртэй болж байна. Хотын экс дарга Сүмья Базар шүүгдэгч биш гэрчээр биеэр биш цаасаар мэдүүлэг өгсөн. Сүхбаатарын хүсэж гуйснаар хотын нийтийн тээврийн даргаар Жавхлантбаатарыг томилсон. Ноорхоо цоорхоо ногоон автобусны ноото ноцтой ажлыг сүхтэй хүн хариуцсан шүү гэж сумтай хүн мэдүүлсэн. 20 автобус хүлээж аваад тэрний чинь ажлын хэсэг одоо тэр хууль бус үүрэг даалгавар биелүүлсэн тухай. Түүнээс биш одоо энэ дээр шуурхай миний ажлын шуурхай байдлын тухай ялгагдаагүй байхгүй. Сүхбаатар нь үйлчилгээний түргэн гарга гэснээс биш үнэндээ автобус авах ажлын нарийн ширээ надад огт хамаагүй гэж хэллээ. Харин өөртөө харакири хийж гэртээ гизээ хүүлсэн X цагта Жавхлантбаатар өмнөх мэдүүлгээсээ эргэж уцаж наашаа цаашаа болж байна. Сүхбаатар хурдан хүлээж ав гэж шууд шахсан дарамтлсан гэж мэдүүлж байснаасаа буцлаа. Яагаад үнтэй мэдүүлгүүд өгөх болов гэхээр тухайн үеийн нөхцөл байдал ч гэсэн за хэвлэл мэдээлэл, сошиал орчин түрүүн Сүхбаатар сайд ч ихсэн хэлжсэн. Хэвлэл мэдээлэл чиглэлээр адаглал 40 мянган дорол хаягнаас дайрчсан нөхцөл байдал гэсэн бас нэлээд тодорхой бас ярилээ. Энэ бүхэн бол маш их сэтгэл зүйн дарамт тухайн хүнд бол нэлээд тийм сэтгэл зүйн нөхцөлийг үүсгэх юм байна. Харакири даргын томилсон ажлын хэсгийн ахлагч нь дарамт шахалтанд өртөж бусдыгаа хүчилж тулгасан гэдгээ хуулийн өмнө өчлөө. Хянаж шалгалгүйгээр гарын үсгээ зурсан гэж хүлээж авах үүрэг хүлээсэн түшимэл нь хэллээ. Бичиг заасан дээр Евро 5 мотортой гэж бичсэн ч бодит байдал дээр Евро 2 байсныг хүлээн авсан бүхэл харсаа үдсэн хүн байхгүй болж таарлаа. Буруутай этгээд байхгүй бүр сүүлдээ хуучин автобус олдгоо байлаа. Шинээрээ ирдсэн бүрэн бүтэн ирцэг хүлээгээд авцсан гэ 8 сарын 14-нд хүлээгээд авцсан гэж шүү дээ. За хэдүүлээ дэртэтэргүй үйлдвэрийн автобус үйлдвэрээс шинээрээ ороод ирсэн юм чинь нэг автобусыг гаргаад ерөнхий юмнуудыг харчих. Тиногоогийн захирал ган хуйг хуучин ногоон автобусыг цоо шин гэж тоглосон шинжгүй ярьлаа. Энэ хүний нүд ид шидтэй юм байна. Хуучныг шин болгож харах хуйлгаан шидтэй юм уу? Будган биш замаск нь хаахалсан гар гагнуурын баас нь гадан дотроо овоорсон ноорхоо ногоон автобус цоо шин мэдвүү. Юу худал нүд худал нүдэнэ хүмүүсээ ногоон автобус цоо шин гэд бодцоход болох юм шүү.